За World Career Group-ийн ерөнхий менежер хуульч Төвшин Заяаг бол та бүхэндээ студидтэй урьж байна. За тэгээ бид нар бол бүр найрамдах Солонгос улсад бол одоо гэр бүлээрээ ажиллах, амьдрах боломж, бүр найрамдах Солонгос улсад хэрхэн суралцсангаа ажиллах боломжтой талаар бол ерөнхийдөө хэдүүлээ сайхан ярилцъя тийм ээ. Хэрэгтэй сэдв байна. Тэгээд сайн мануудаас суугаад чихвчээ зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ойртуулад тухтаа суугаарай. За тэгээд манай үзэгчид маань хэрвээ Солонгос улсыг бүгд найрамдах Солонгос улсыг зорих одоо хүсэлтэй, бодолтой, төлөвлөгөөтэй байх юм бол энэ ярилцлагыг заавал үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд танд өглөөний мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. Өөрийгөө дахин танилцуулаад гурлаа ярианд орё гэж бодож байна. За бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. За айгу хүйтэн бөгөөд гоё өглөө. Тийм. За юуны өмнө байгууллага танилцуулчих. Манайх болохоор World Career Group гэх бүгд найрамдах Солонгос улс руу одоо 23 дахь жилдээ Монгол оюутан залуу солон бусад 7 улсаас оюутан залуусыг Солонгосын улсын болон хувийн ихтэй сургуулиудад сургадаг ийм боловсрол зурчлалын байгууллага байгаа. Товчхондоо бол манайх 8 улсаас салбартай. Монгол салбар нь болохоор яг төв буюу одоо манай main office гэж авдаг байгаа. Тийм. Та байгууллагынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Хизэнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? За ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж гин үйлчлүүлэгчид ямар үйлчлэгийг илүү төлхөө танай байгууллагаас авахыг хүсдэг, зорж очдог вэ? За World Career Group нь бол 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ер нь бол яг Монголдоо бол яг бүгд найрамдах Солонгос улсын болон хувийн ихтэй сургуулиуд руу оюутнууд зуучилж сургадаг ер нь хамгийн анхны байгууллага. Одоо тэгээ бараг 20 гаруй жилийн түүхтэй болчихсон гэсэн. Зөвхөн боловсрол зуучлалаас гадна би түрүүн бас хэлсэн тийм манайх ингээд 8 улсаас салбартай. Хамгийн сүүл сая 2025 онд Непал улсаас салбараа нээгээд ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо бол нөгөө Монгол оюутан залуусаа ер нь бол яг дэлхийн боловсролыг л Монгол оюутан залуусад маш ойрхоноос хүргэх ийм зорилготой ийм байгууллага. Тэгээ сүүлийн үед болохоор ихэвчлэн нөгөө нэг маш олон жил ингээс оюутан суралцуулахаас гадна одоо яг сүүлийн 3-аас 4 жил бол суралцуулахаас гадна ихэвчлэн нөгөө гэр бүлээр нь яаж ажиллаж амьдрах бололцоог нь хангах уу гэдэг тал дээр илүү төлхөө ажиллаж байгаа ийм байгууллага байгаа. Маш хэрэгтэй юм байна. Тэгэд ер нь бол сүүлийн үеийн тренд урсгал бол яалтчгүй тий урлаг, соёл, кино, хоол гэл бүх зүйл бол Солонгосын соёл бол нэлийн хүчтэй төрж орж ирж байна л да. Тэгэд гадуур ингээл ажиллаад харангуут бас кофе шопууд Солонгос хэлийг үзэж байгаа, Солонгос хэл одоо ханд зочиж байгаа хүмүүс маш их болчиж тийм. Тэгэхээр танай байгууллагыг бол зорж байгаа хүмүүс бол нэлийн энийгээ дагаад тэгсэж байна уу? Тийм. Ойр үеийн бас сонь сайхан юу байна? Тийм. За ойр дайгуух сонь юм байна. Тийм. Одоо нэг сүүлийн үед ер нь бол яг нөгөө 10 хэдэн жилийн өмнөөс ч гэсэн монголчууд Солонгос улсад суралцъя гэдэг аюулт хийдэг байсан тий. Одоо ч гэсэн яг энэ ирчээ алдаагүй байгаа. Ер нь бол маш олон хүмүүс нөгөө бид нэгдүгürt манай Монголтой хамгийн ойрхон улсаас бид нар яг тэр нөгөө дэлхийн боловсролыг авах боломжтой болж байгаа гэсэн. Тэгээд дээрээс нь Солонгос улсын техник, технологи яаж хөгжиж байгаа лээ. За одоо хамгийн сонин содон жишээ гэж хэлэхэд ангаахын маш олон салбар улсын эмнэлгүүд болон мөн салбар улсын сургуулиуд байдаг. Тэгээд 10 жилийн өмнө одоо Монгол улсаас ч юм эсвэл гадны улсаас бакалаврын зэрэгтэй ангаахад одоо суралцуулахыг хориглдог байлаа. Тэгээ яг сүүлийн 5 жил дотор бол яг энэ хоригно арай нээлттэй болоод тэгээд яг Монгол оюутан залуус тэр тусмаа Зүүн Азийн орнуудыг ер нь бол ангаахын чиглэлээр бакалаврт зарим тусгайлсан мэргэжлүүдээр сургадаг болсон бас их сонин. Дээрээс нь одоо нөгөө AI хөгжөөд байгаа үүнтэй холбогдуулаад ангаах ухааны салбарыг бас AI-тай хослуулсан маш гоё мэргэжлүүд гарч ирсэн. За сүүлийн үед хорт хавдрыг ангаах ухаан болон AI-ыг хослуулан урьдчилан одоо эмчлэг, сэргийлэхтэй энэ бүх одоо сонирхолтой мэргэжлүүдээр бас гадаад оюутан тэр тусмаа ингээ Монгол оюутнуудыг сургаж байгаа айвуух баяртай байгаа. Тийм. Ямар сонирхолтой энэ саяны дээр нөгөө ангаахын чиглэлээр сургах одоо боломжгүйсэн тухай та дахиад нэг жоохон яриад өгөөч. Ер нь л яг Солонгос улс хууль эрх зүй тэгээ ангаахын чиглэлээр болохоор гадны оюутан энэ бакалаврын зэрэгт олоогч сургадаггүй. Энэ нөгөө нэг ясандаа тухайн улс орны бас үндэсний аюулгүй байдал тий өөрсдийнхөө чухал хууль зүйлсийг бас ингээ гадны улсад заахыг хүсэхгүй байхаа нь шүү дээ бакалаврын зэрэгт. Яг мэдээж нөгөө мэрэгжил дээшлүүлж болно. Магистр, докторт гээ хийж болно. Тэгвэл одоо яг нарийн мэрэгчлүүдээс гадна одоо бас ангаахын туслах салбарын мэргэжлүүд бас байна л да. Эдгээр мэргэжлүүдээс Солонгос оюутнууд маань өөрсдөө бас дотооддоо суралцах нь багасаад байна гэсэн үг. Тэгэхээр нэг ясандаа нэгдүгээрт нөгөө солонгосч төрөлт
боёо одоо залуу хүмүүс бас нэлээд багасж байна. За хоёрдугаарт нөгөө оюутнуудын тухайд 10 жилийн хүүхдүүд сургуулаа төгсөөд ихэвчлэн дандаа одоо компьютерний арт суудаг тий одоо юу гэдэг бизнес удирдлагч гэдэг юм уу хууль эрхцүүд энэ чиглэлээр суралцаад яг нөгөө нэг тусгайлсан тийм хүний одоо гараар хийдэг тийм ээ тийм онцгой тусгай мэргэжлүүдээр бас суралцах нь багасчаад байгаа юм байна л да. Тэгэхээр нөгөө гадны улсаас тэр тусмаа Зүүн Аз за тийм Монгол улсаас оюутан авахын тулд энэ бодлогын чанартайгаар зарим нэг мэргэжлүүдийг бол ингээд суралцуулахыг зөвшөөрөөд тэгээд тэр тусмаа бүр зөвшөөрөхөөс гадна сургуулаа төгсөнгүүт нь энэ хүүхдийг Солонгост нь тухайн одоо бүс нутагт нь ч юм уу ажлын байраар хангах гэдэг яг нөгөө улсаас нь тэгээд хотоос нь бүр хотын дэмжлэгтэйгээр энэ бодлогыг хэрэгжүүлээд одоо ингээд 3 дахь жилдээ болж байгаа. Тийм бас их сонирхолтой шинэлэг мэдээлэл өгч байна. Би бас анх удаа л сонслоо тийм. Тэлгүй хаа тэгэд Монгол улсаас мэдээж Солонгос улсыг зорих хүмүүс бол маш их тэнцээ одоо ажиллах, амьдрах, цаашлаа сурах, боловсрох бол бидний бол баг алтан түнш гэдэг шиг Солонгосыг зорж байгаа хүмүүс бол их байдаг. Тэгэхээр тэнд бас албан ёсоор сургуульд нь сураад албан ёсоор бас ингээд ажиллаад явах боломжийг та бүхэн нээж өгч байгаа гэж ойлгож болох нэ. Тийм. Ажлын үед бас ямар ажлуудыг суралцангаа хийх боломжтой юм шиг харагдаж байгаа вэ таны хувьд? Ер нь бол яг сүүлийн жилүүдэд нөгөө Солонгос улсад бид нэр ингээд суралцъя бүгдээрээ сурыг ингээд бакалавр сурыг, магистр сурыг, доктор сурыг гэж айгүйх ярьдаг байсан. Тэгээ яг сүүлийн 3 жилд бол World Care Group-ийн хувьд дээрээс нь одоо тухайн сургуулиуд, за дээрээс нь тухайн бүс нутагт ингээд ажиллах хүч хэрэгтэй болоод за тэгээ хэдүүлээ яаж одоо хүмүүс авах вэ? Ямар аргаар яаж авбал зүгээр вэ гэдэг нэгдүгээр бид нар чинь нөгөө улс хоорондын учраас визний асуудал байна. За хоёрдугаарт нөгөө оюутангаа богино хугацаанд суралцуулах хэрэгтэй байна. Тухайн бүс нутгийн хөгжилд маш богино хугацаанд боловсон хүчин бэлтгээд ажилуулах зорилготой байна зарим хотуудын тухайд. Тэгэхээр бид нар энэ сүүлийн үед яг энэ Солонгос улсад ер нь нөгөө суралцсангаа ажлыг гэсэн нэг юм хөтөлбөр хэрэгжүүлээд ингээ 3 дахь жилдээ болж байгаа байхгүй. Энэ нь ямар хөтөлбөр вэ гэхэлэр за Солонгос улсад бол суралцаад гэхдээ нөө суралцахтаа яг энэ бакалавр бол магистр доктор гэхээсээ илүүтэйгээр богино хугацаанд буюу одоо 2-оос 4 жил магадгүй та хүсвэл 4 жил сурч болно. Эсвэл одоо зарим хүмүүс жишээлбэл Монголда бакалавра хамгаалсан ч юм уу тий одоо тийм насны хүмүүсийн хувьд бол надад одоо сурах нь нэг тийм чухал биш байна. Би ингээ богино хугацаанд газ тухайн одоо мэрэгчлийг эзэмшчээ. Тэгээд энэ мэрэгчлэр надад ингээ гэр бүлээ авчирж ирээд ингээ хамтдаа Солонгос улсад гоё ингээ ажиллаж амьдрах нь чухал байна гэдэг хүмүүс бас маш их байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс зориулаад богино хугацаанд хичээл ороод буюу одоо яг нарийн мэрэгчлүүдээр байж болно. За жишээлбэл Солонгост маш эрэлттэй байгаа. Тэгтээ боловсон хүчин байхгүй байгаа мэрэгчлүүд байна. За экскаваторын жолооч ч гэдэг юм уу те. За эсвэл одоо тухайн K-beauty гэх мэтчлээ. Одоо жишээлбэл K-beauty гэвэл бид нар зөвхөн нөгөө nail makeup гэдээ үзэх биш. Цаашлаад энэ маа нөгөө одоо яг гоо засал тал руугаа филлер, тарилга, за дээрээс нь бүр цаашлаг cosmetic science буюу гоо сайхны орц найрлага бүтээгдэхүүнд юу ордог ингээд энэ талаар ингээд суралцуулаад ингээд 2-4 жилийн хугацаанд суралцуулангуудаа сургуулийн төгсөнгүүт нь тухайн бүс нутагтаа гэр бүлийн хамт ингээд амьдрах виз өгч байгаа. Энэ л хоорно бодлогын чанартай хана шүү дээ. Тэгэхээр нөгөө сүүлийн үед манай дээр хандж байгаа хүмүүс бол яг нэг эдгээр хүмүүс зориулагдсан хөтөлбөр байгаа байхгүй. Одоо за бид нар бол ингээд гэр бүлэрээ ингээд ахын гэр бүлэрээ сурмаараа, нэг чинь гэр бүлэрээ сурмаараа. Гэтэ бас нэг Солонгостэй ингээд зүгээр байх биш, бас мэдлэг боловсрол эзэмшчихмээр байна те. Энэ хүмүүсээс айгүй ханддаг байхгүй. Яг тэдгээр хүмүүс зориулагдсан гэсэн. Эсвэл бүр ингээд 10 жилээ төгсчөөд за одоо юу би бизнесээ удирдлагаар төгсөөд өөрөө бизнестэй болохгүй л надад бизнесээ удирдлагаар төгсөөд одоо нэг компанид тангаар л ажиллах нөхцөл байгаа тийм үү. Тэгвэл яг нөгөө нэг хэрэгтэй салбарт нь хэрэгтэй хүмүүс нь хэрэгтэй гэсэн. Жишээлбэл дөнгөж 10 жилийн төгсөнгөт нь ээж аав нь хүүхдээ за одоо нөгөө нано технологиор сургаяач гэдэг юм уу тийм. Солонгост энэ мэргэжил аягүй хэрэгтэй байна гэвэл тэрнгээр нь 2 жил ч юм уу 4 жил ч юм уу за 2хан жил сураад төгсөж болно. Ингээд төгсөнгөт нь нөгөө 18 19 хүүхэд чинь 20 настай боллоо гэд за тэгээ мэргэжлээ шууд бакалавртаас юундаас 2 жилийн хугацаанд суралцаад тэгээ нөгөө аав ээжигээ хажууд аваад ч юм уу тийм. Ингээд гоё гэр бүлээр ажиллаж амьдрах боломж нь энэ яг бүр тусгайлан тийм хотын захиргааны дэмжлэгтэйгээр олгож байгаа учраас энийг бид нэр ингээд хайгуух ярьж байгаа байхгүй хүмүүст тийм их олон хүмүүс энийг бас ингээ хамруулахыг хүсэж байгаа. Тийм байна. За одоо жишээ нь би одоо за Солонгос явлаа. Шууд тийм. Тэгэнгүүт би одоо магадгүй ингээд нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ явмаар байна. За тэгэнгүүт би өөрөө хуваараа виз хөөцөлтөөх тийм бусад бас бус ажлуудаа амжуулах нь нэг хэрэг. Нөгөөдөөгөр World Career Group-д хандах бас нэг өөр хэрэг. Тэгэхээр ямар ажлуудыг та бүхэн тухайн хүний өмнөөс хийж
нөгөө шийдэж өгöd байгаа юм бэ? Тэрийг бас давуу талыг тий ярил. За Солонгос улс болохоор сургуулиуд маань ер нь бол хуваараа бол аплай хийхийг ер нь бол хориглосон байгаа гэсэн. Энд дээр нөгөө маш олон эрсдлүүд гардаг хүмүүс сургуультаа нэгдүгээр тэнцгүй бөөн зардал чирэгдэл гэж зөндөө асуудал гардаг. Тэгэхээр заавал аль бие усны агентаар дамжиж ордог байх хэвээр. Тэгэхээр тухайн агент нь болохоор мэдээж аль бие усны зөвшөөрөлтэй тухайн сургуультай гэрээтэй байх хэвээр. Тэгэхээр энэ дээр одоо яг процесс нь яах вэ гэхэлэр мэдээж одоо яг ийм хэлний бэлтгэлд мэдээ солонгос хэлгүй хүмүүс бол солонгос хэлэнд сурах шаардлагатай тийм үү. Тэгэхээр хэлний бэлтгэлд суралцахад гадуур одоо 26 27 настай наснаас дээшийн хүмүүсийг бол айгүй оройтсон байна. Чиний суралцах нас тийм байна гэд магадгүй ингээд намаа сонсч байгаа хүмүүс ч гэсэн тиймэрхүү хариулт хүмүүсээ сонсч байсан байх. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол бид нар бүр бараг анх удаага гэж хэлж болно 38 за бүр 40 настай хүнийг хэлний бэлтгэл сургахаар дөнгөж сая 9 сарын элсэл дээр явууллаа л да. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ яг нөгөө зөв байгууллагаараа дамжуулаа, зөв сургуулаа сонгоо. За тэгээ өөртөө хамгийн тохирох тэр мэргэжлүүдийг сонгоод хамгийн болцоотойгоор ингээд суралцаа гэвэл ер нь бол агентлаг хамгийн зөв шийдвэр. Гэтэ мэдээж тэнд маш олон газрууд байгаа. Тэгэхээр World Korea яг анхных гэдэг утгаараас тэр юм уу? Ер нь бол маш амжилттай энэ ажлыг хийж байгаа. Тэгэхээр мэдээж бүртгүүлээ тухайн сургуультаа тэнцэх шаардлагатай энэ тэнцэх ажлыг World Korea хийж өгнө. За тэгээ мэдээж сургууль таныг хүлээгээд авлаа. За таныг тэнцүүлээ, урилга өглөө. За та энэ мэргэжлэр ингээд суралцнаа гэвэл таныг бид нар энд визэнд оруулж өгнө гэсэн. Тэгэхээр нөгөө мэдээж улс хооронд учраас виз авах маш одоо чухал ажил байгаа. Энэ ажлыг хийгээд тэр таныг явуулаад оцсны шин дараа ч гэсэн манай компани зүгээс ямар нэгэн асуудал гарвал туслан байдлаар ийм харилцаа холбоотой байдаг. Тэгээд ингээд 23 4 жил болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэлийн урт хугацаанд бас үйл ажиллагаа явуулсан тийм ээ. Тэгээ энэ утгаараа яг улсын Солонгос улсын за саяны хэлснүүдээс гадна хувийн сургуулиудаас гадна улсын сургуультай эхний яг топ 10 улсын их сургуулиудтай гэрэлдэг цорын ганц байгууллага байхгүй юу манайх. Тэгэхээр бас нөгөө нэр хүндтэй том улсын сургуульд явъя гэвэл бас манайхыг сонгож болно гэсэн үг сургуульд нь тэнцвүүлээд ингээ явуулна. Тэгээ зөвхөн нөгөө суралцахаас гадна за айгүй олон боломж за чи ингээ сураа явах уу эсвэл чи нэггээр ингээ ажиллаж амьдрахын сонгохгүй эсвэл чи бага цагт хичээл авдагын сонгох юм уу за эсвэл чи бүр өөр сурсангаа ажиллах хөтөлбөрөө сонгох юм уу гэдэг ингээ айгүй олон сонголт байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Ер нь ингээд нөгөө гэр бүлээрээ явцсан байгаа хүмүүс хэдийн хугацаанд явж гин тухайн хүмүүсийн за эхлээд ингэж асуумаар санагдлаа. Гэр бүлээрээ явж байгаа хүмүүс виз мэдүүлэхэд ер нь хэр одоо айтаахан хурдан шуурхай гардгийм бол мэдээж ганцаараа салж болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр бас нөгөө илүүтэй нөгөө гэр бүлтэйгээ хамт явах гээд байгаа хүмүүс их тохиолдол байна уу? Хэрвээ тэр хүмүүс байгаа бол виз мэдүүлэхийн үе шат нь хэр удаан процесстай явагддаг юм болоо? Ер нь бол ингэ яг хэлний бэлтгэлээр болон мэргэжлийн анги гэж хоёр байгаа. Тэгэхээр яг хэлний бэлтгэл дээр бол жилд 4 удаа хэлсэлт хийдэг гэсэн. Тэгэхээр манай хичээлийн жил 9 сарын 1 болгонд эхэлдэг бол Солонгосын хичээлийн жил 3 сарын 1, 9 сарын 1-нд эхэлдэг. За хэлний бэлтгэл нь бол бүр 4 удаа эхэлдэг гэсэн. 3, 6, 9, 12. Тэгэхээр бид нар нөгөө тухайн яг хичээл орохоос 3 сарын өмнө дандаа энэ ажлуудыг хийдэг бэлтгэл сургуульдаа тэнцэх за тэгээ сургууль руу элцэлдэхийн сургуульдаа тэнцэн дээрээс нь элчин сайдын яамд визэнд орох. Визний хувьд бол яг сургалтын виз учраас харьцангуй маш бага нэг 10 хоногийн дотор бараг хариу гарчдаг гэсэн үг. Тэгэхээр сургалтын виз бол хамаагүй хурдан тэгээ маш тодорхой шуурхай байдаг. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл би 26 оны 3 сард явахын тулд би 12 сард материалаа өгөх ёстой болж таарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр дандаа 3 сар тийм байна. Гэхдээ дагалдаж явж байгаа хүүхдүүд нь ямар зарчмаар явдаг юм бол тэрийг болохоор шууд мэдээж цуг явж болохгүй нөгөө эхлээд эцэг их солонгос хэлтэй байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Магадгүй нөгөө бакалаврт явж ивэл солонгос тэгвэл очингуудаа 6 сарын дараа ер нь бол шууд гэр бүлийнхаа хүнийг дагалдаа авчиж болно. Дагалдаж авч бол тийм ээ. Тэгээ манай зүгөөс ч гэсэн бас нөгөө гэр бүлээр нь явуулахыг дэмжиж тэгээ манай байгууллагын зүгөөс ч гэсэн одоо ингээл эцэг хэн тийш явчихвал юм бол нөгөө оюутан маань цэнхэр үнэмлэгээ аваад ингээд солонгост амьдрах хэрэгтэй бол хизээ ирээд явж иж болно. Гэхдээ мэдээж тех боломжгүй хичээлдээ байвал бид нар хараас нь эндээс эхний удаадаа аялын визийг манай компани мэдүүлээд аваад өгдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр айл болох гэр бүлийг салахгүй тэгэл араас нь явал нь штэ. Байх гэж ажилтдаг байх нь. Тэгэхгүй бол болохгүй штэ. Хүмүүс салж болохгүй. Ялангуяа гэр бүлчээ салж болохгүй байгаа тийм. Ойрхон ингээс очихгүй бол тэр. Тэгээд бас нөгөө очоод ер нь амьдрах тий аж ахуй талдаа ер нь амьдрах одоо орчин мэдээж гоё л ээж дараа тий. Ер нь гэр бүл ингээ хамтдаа явсан хүмүүс эргэж ирээд ч гэдэг юм уу эсвэл тэнцээ байх хугацаанд ямар хөө сэтгэлдлүүдийг бас танаа байгуулгаад хэлдэг вэ? За
эхлээд бол нэг оюутнууд маань хилтэй оюутан ч явж байгаа, хэлгүй оюутан ч явж байгаа гэдэг маань солонгос хэлийг хэлж байгаа. Тэгээд солонгос хэлгүй оюутны үед бол эхлээд очиод хоёулаа явах нь илүү нөө би биндээ түшигтэй байна л гэж хэлдэг. Яг тэгвэл нэг нь ингээд хичээлээ сурж байхад нөгөөх нь аль хэдийн хичээлээ үзчихсэн бас мэдээж нөө бид нар ч оюутан л хэмжээнд тэнд бас ажил хийх шаардлага гарна тийм ээ. Бас нэг хоолойгоо мөнгийг олох хэрэгтэй болно, цагийн ажил хийн гэл иймэрхүү тэг нэг нь хичээлээ жахад нэг нь цагийн ажлыг хийх гэдэг юм уу тийм. Иймэрхүү байдлаар ер нь Монгол оюутнууд харьцангуй амар хурдан хөлөө олдог. Тэгээд сэтгэл бол маш өндөр байдаг оюутнуудын хувьд. Тэгээд ер нь сургуулийн зүгээс солонгос талаас барьж байгаа бодлого юм нь болохоор тэр хүмүүсийг солонгост нь ингээд ажиллаж амьдруулахыг хүсэж байгаа байхгүй юу? Манай компани болохоор ер нь жоох Монголдо авчруулахыг зорж байгаа гэсэн. Тийм тэндээ ингээд юмаа ингээд сураад мэдээд ингэсэн бол одоо яг тэр имийг чи Монголд ирээд ингээд гаргах хэрэгтэй байна тий. Одоо тэр амар хөгжсөн тий. Одоо тэр ангаахын салбарт яаж хүчтэй орж ирж байна. Чи энэ юмаа сурсан бол энд хүрээд ирээд тэрийг ингээд бид нарт монголчуудад ингээд чи таниулах хэрэгтэй гэдэг манай байгууллагын зорилго. Нөгөө талаас сургууль маань болохоор үгүй энэ хүнийг энд нь тий бас ингээд гоё ажиллах хүчээр бид нар авч үлдмээр байна гэдэг байхгүй. Тэгэхээр ингээ айл ал талаасаа зулхаагаал буцалтаа. Тийм. Ер нь бол одоо яг сүүлийн үед хүмүүсээ маш их солонгос гэж ер нь баг хүн болгон л айгүйх ярьдаг. Яаж явах уу? Явмаар байна гэл. Ерөөсөө манад орж иж байгаа хүмүүс явмаар байна ямар нэгэн байдлаар гэд. Тэнгүүл одоо хүмүүс маань аялавиз мэдүүлээ ч юм очиод ингээл ажил хийгээл одоо яг тааж ч гэсэн мэдэх бах те иргэн тойрны хүмүүсийн тим байдэн шүү дээ ингээд очиод ажил хийгээд аялавизээр энэ дээрээ байдаг те. Тэгэхээр бид нар нөгөө яг тийм зөв гаргалгааг гаргаж өгөхийг боддог. Та аялавизээр яваад тэнд та ажиллах хэрэггүй. Таны визний дагуу та аялах зорилготой. Тэгэхээр танд одоо энэ боломж нь илүү байна. Тэгэхээр та ингээхийн тулд ингээд явбал танд илүү ашигтай гэдэг айгүй сайн тайлбарлаж өгөх хүмүүс ойлгоод тэг виз нь ч гэсэн гарна. Тэг виз гаралт айгүй чухал. Тийм ээ. Одоо энэ ажиллах эрхээ авах үйл явцнуудыг хэр хүнд байд юм бол ер нь эхний алхмуудаас нь орсон. Юу одоо нөгөө би түрүүлсэн тусгайлан мэрэгчлүүд гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яг жишээлбэл за экскаваторын жолоочоор сурлаа гэвэл тэр хотынх нь сургууль нь шууд цаашаага хот руу виз мэдүүлээд тухайн одоо хотоос нь визийг шууд олгочдөг гэсэн үг. Сургууль 2 жилийн дараа төгсөнгүүт нь за эсвэл бүр зарим сургууль дээр бүр айгүй гоё ялцсан. Зарим сургууль дээр болохоор солонгос хэлний топик 2 юм уу 3 оноо авчих. Одоо эхний нэг жил сурж байхдаа ч юм уу. Тэгвэл чиний визний англиг шууд ажиллах хэрэгтэй виз болгоод өгье гэ. Бүр яг тэр нөгөө бүс хотын захиргаанаас иммиграшнээс нь тэгж визийг гаргаж өгдөг. Тэгэхээр энэ бодлогын чанартай юмнууд бол дандаа сургуулиас дэмжигдээд иммиграшнаас дэмжигдээд ингээд визийг олгодог. Тэгээ бүр цаашлаа гэр бүлэрэ гэдэг байхгүй. Яг нөгөө үндсэн 1 жил хэлний бэлтгэл суралцаа 4 жил бакалавр ч юм ингээд сурсан тохиолдолд яг таны тэр мэрэгжил чинь сургууль төгсөнгүүд яг үгүй гэхээр за чи ажил хайгаарэ гэд одоо D10 гэд ажил хайх чи виз өгчдөг байхгүй. За чи 1 жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд яг энэ мэрэгчлэрээ чи ажил олоорой заа юу гэд. За тэнгууд нөгөө оюутан маань ажил яг мэрэгчлэр мэдээж ажил олох хэцүү шүү дээ. Тэгээ ажил олохгүй бол за чи ажлаа ингээ олоогүй бол одоо нөгөө тхи виз чи бизнес гэл хүүхдүүд монголчууд ингээ өөрчлөлт ингээ байгаад байдаг. Зарим нь бол за би хүрээд ирээ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр яг чи одоо бизнес удирдлагаар төгссөн бол чи бизнес удирдлагаар солонгост ажиллах боломжгүй л бол хажууд нь баг нөгөө хүүхдээ хажууд чи 2 жилийн хугацаанд те одоо нана технологиор төгссөн хүн ажлын байранд бэлэн байж ах жишээ нэг байхгүй. Тэгэхээр эндээс нөгөө явахдаа бид нар аль нь илүү хурдан ажил олдцтой байдаг гэдгийг санал болгох гэсэн. Тийм байна. Одоо нөгөө гэр бүлийн талаар хэдүүлээ нэг хэсэг ярьсан шүү дээ. Тэрийг энэ асуултаараас асуугаад өндөрлөе гэж бодож байна л да. За хүүхдүүдтэйгээ явлаа гэж бодоход хүүхдүүд мэдээж нөгөө цэцэрлэг сургууль явах шаардлага гарна тийм. Тэгэхээр энэ үед юу н ямар зохицуултыг хийдэм болоо танаа бас байгууллага тухайн цэцэрлэг сургууль зуучлагч гэдэг юм уу, санал болгогч гэдэг юм уу тэр асуудлыг зохицуулж өгөхөд тусалдгүй нэлийн том асуудлуудын бас нэг шүү дээ тийм. Тийм. Ээж аав мэргэжлийн ангийн визтэй байгаа тохиолдолд тэнд хүүхэд бол бага насны хүүд цэцэрлэг сургуульд олгох боломжтой байдаг л да. Амьдрах хэрэгтэй виз авсан тохиолдолд гэсэн. Энэ дээр бол манай байгууллагаас зөвхөн зөвлөгөө мэдээлэлээр л хангана. Яг нөгөө нэг чи ийм материал ингэж бүртгүүлээрэ ингэрээ тэгэр гэдэг юмыг бол оюутан өөрөө хийнэ. Яг өөрөө сургалтын визтэй байгаа ч юм амьдрах хэрэгтэй визтэй байгаад өөртөө дагалдаж орж ирж байгаа хүүхдээ ч юм уу нөхрөө ч юм уу авах та
тэр бүрдүүлэгч баримтын жагсаалтыг яг манахаас дэмжиж тусалсан гүйцэтгэх ажил хийж өгч болно. Гэхдээ оюутан өөрөө болохоор тэрийг ингээ хөөцөлтөд. Ямар ч байсан зөвлөгөө мэдээллээр бол ханган байна тийм ээ. За ямар ч байсан гэр бүлээр явхад бол бас хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн байх гэж бодож байна. Тэгэд ер нь визэнд ороход хамгийн суур шаардлагууд ер нь ямар шаардлага байдаг вэ? За нэгт хоёрт монголчуудын илүү түлхүү нэг жоохон алдаад идэг. Тэрэн дээрээ нэг жоохон ингэчээд идэм да гэдэг бас зүйл энэ ажиллаж явах хугацаанд ер нь юу байсан бэ? Байгаа вэ? За ер нь бол янз бүр байдаг. Оюутнуудын хувьд болохоор за сургуулаа сайн судлаагүй ч юм уу эсвэл одоо нөгөө нэг газраа судлаагүйгээс бол эсвэл өөрөө аплай та дөрөв хэлсэнтэй ингээ өөрөө аплай хийгээд ч юм уу ингээд айгүйх визний татгалзал авах эсвэл сургуульдаа тэнцэхгүй байх дандаа нэг юм муу мэдээтэй манай дээр орж ирж байгаа тохиолдод маш их байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэгт цаг хугацаа алдчих чинь тэр бид нар ягааж төхөж авч чадахгүй. Хоёрдугаар талаар нөгөө хүн чинь мөнгө санхүүгээрээ хохирчих байгаа байхгүй. Тэгэхээр манай байгууллагын зүгээс болохоор магадгүй чи виз татгалзсан ч юм 2 3 өөрөө ингээ явж байгаа ч юм эсвэл одоо сургуультаа бүтэхгүй сургууль сонгоцсон ч гэдэг юм. Иймэрхүү шалтгаанаар байвал манай дээр хүрээд ирээд манайх бол ямар нэгэн байдлаар бүгдийг нь явуулж чадахгүй маа гэхэд тодорхой чадах хэмжээнд хүртэл бол туслан гүйцэтгэх ажил бол хийдэг гэсэн үг. Тэгээд эцэг эхийн бас сүүлийн үед нөө эцэг эхийн зүгээс Солонгост ингээд харлна гэд ярьдаг штэ тий одоо хууль бусаар байх ийм тохиолдлууд байдаг. Тийм маш их байдаг. Тий. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо яг хатуухан хэлэхэд эцэг их ямар нэгэн байдлаар тэр Солонгос хууль бусаар байгаа тохиолдолд хүүхдээ чи виз гарах магадлал маш бага байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол бидний зүгээс бол аль болох ингээд ээж аав энд ирсний дараа визэнд оруулаад хүүхдэд нь визийг авч өгөх гэдэг ч юм иймэрхүү ажил байдаг. Тэгээ мэдээж энэ маань үндсэн өөрөө сургалтын визийг бид нар айгүй сайн баяжуулаад ажиллах инээ дээрээ ингээд бид нар болгоод байгаа болохоос ч үндсэн суурь маань сургалтын виз. Бид нар тэр оюутанд боловсрол мэдлэг олгоно. Тэгээд дараа нь тэнд мэдээж амьдарч байгаа юм чи ажиллах амьдрах нөхцөлийг хангана гэсэн үг. Эсвэл сурж яхад нь ч юм уу. Тэгэхээр бидний зүгээс нэгдүгээрт сургуулийн одоо яг сурна гэсэн бас зорилготой байх хэвээр. Одоо мэдээж шууд орж ирээд би ерөөсөө очиод тэнд одоо юу гэдэг те загсан дээр ажиллая, юу ногоон дээр ажиллая гэж байхгүй тийм ээ. Тэгээ хоёрдугаар талаараа мэдээж нөгөө нэг яг нөгөө тухайн Солонгос сурлсан гэдгээ зорилгоо тодорхойлсон байх хэвээр. Хоёрдугаар бас зарим тохиолдолд дүнгийн голч харж байгаа гэсэн үг. Тий. Тэгээд ер нь бол энэ шаардлагууд байгаа. Тэгээ эцэг эхийн зүгээс ямар нэгэн визний зөрчилгүй байхад болчихно. Гэтээ бас нэг зүйл нэмээд далин болгоод хэлэхэд нөгөө одоо Солонгос мэрэгжлийн ангитаа сурах гэдэг маань бакалавр, магистр, доктор сурах заавал хэлний оноо шаарддаг. Тэгвэл одоо нөгөө нэг нөхцлүүд илүү гоё болсон. Тэгвэл бүр огт хэлний оноо шаардлагагүй Солонгос хэлгүй оюутнуудыг шууд бакалаврт илсүүлж байгаа. Тэгтээ мэдээж яаж илсүүлэх вэ гэхлээр нөгөө хэл усгүй юм чи мэдээж очоо яаж хичээл орох вэ гэхлээр сургууль өөрөө энийг хөтөлбөртөө оруулаад эхний 1-р курст нь Солонгос хэлийг нь үнгүү заагаад өгч байгаа байхгүй юу. Тэгээ 2-р курс, 3-р курс, 4-р курс гэж 5 жилийн хугацааны хөтөлбөрийг 4 жилийн хугацаатаагаар 1 жилийн хэлний бэлтгэл цаг хугацаа зардал мөнгө хэмнээд авах боломжтой хөтөлбөрүүд бас байгаа шүү гэдэг бас давхар газ хавчаалаад хэлчихэ. Ямар сонирхол тийм ээ. Болж шít. Нөгөө бүр найрамдахад Солонгос улсад бол ажил суралж байгаа монголчуудад одоо түгээмэл яг ингээд хамгийн бэрхшээлтэй байгаа асуудлуудынх нь нэг нь одоо яг юу вэ? Яг виз ахгүй юу? Эсвэл виз. Тий. Яагаад гэвэл нөгөө одоо оюутнууд ингээд очоод за ингээл хичээлээ таслаад ирэнгүүт нөгөө визний асуудал шууд үсээд эхэлчихэж байгаа. Тэнгүүд л нөгөө хүмүүс маань сандраал за ямар ч гэсэн эндээ ингээ байх нь чухал гээл те нөгөө зарим тохиолдолд те энэ маш цөөхөн тохиолдол визээ сунгуулахгүй зүгээр ингээ хууль бусаар байцдаг. Тэр нь бүр аюу хэцүү гэсэн. Нөгөө визтэй байх, визгүй байх хоёр чи бүр асар хэцүү шүү дээ. Одоо Солонгост ажиллаж байгаа амьдарч байгаа монголчууд бол аюу сайн мэдж байгаа. Солонгост визтэй байх нь л өөрөө бараг жаргал болчиход байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэрийг болохоор гаргалгаа хідүүлээ. Мэдээж байгууллагаар дамжуулж байгаа юм чинь манай оюутан тэнд очиод визгүй байхад нь бид нар за хараа сохохгүй. Визгүй болохоос өмнө өөртөжилж арга хэмжээ авах юм. Иймэрхүү тал дээр зуучлалт тусалдаг учраас ер нь зуучлалын байгууллага агент байх нь л хамгийн зөв сонголт шүү. Ядаж те ингээд очиод тэнд хэцүү байдалд ороход би яах вэ гэхүүгээд эргээд хандах хүнтэй байх хэрэгтэй юм байна л гэж. Гэхдээ нөгөө талаараа зуучлалын газар хамгийн чухал, агентлаг чухал. Гэхдээ бас туршлагагүй, за нөгөө талаараа бас одоо хүний ажил алдаг бас одоо газрууд бас их олширч байна л да. Гэхдээ танаа байгууллагын хувьд бол 20 гаруй жил яг Монголд анхдагч түүхчлээд явж байгаа мэн салбараа. Тэгэхээр бас танаа байгууллагт одоо ингээд бүтлгүүдчлээ би одоо нэг газар ингээд агентлагт өгсөн чинь чадахгүй байнаач гэдэг юм уу. Ийм тохиолдлууд бас ирдэг бах тий. Тийм ирдэг. Манай байгууллага ч гэсэн бас ингээд бүх виз өнөөдрийн хүртэл 20 хэдэн жил
бэлтгэлийн хугацаанд 100% гарсан гэж хэлэхгүй. Мэдээж энэ дээр эрсдэл байгаа, гараагүй тохиолдлууд байгаа. Тэгэхээр бид нарын зүгээс нэг юм яг вэ гарахгүй байгаа тохиолдол гарахыг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар дараа нь эцсийн үр дүнд тэнцүү тэр оюутныг ер нь явуулж иж салгах бараг зорилготой. Тэгэхээр дахиад өөр сургууль руу ч юм уу те ямар ч лсэн ч хамааг явуулж иж эцсийн цайлгах гэдэг. Санаа амарна гэдэг шиг тиймэрхүү байдлаар ажилладаг. Тэгээ бусад газруудаар ч гэсэн ороод ингээд ингэчлээ тэгчлээ. Зарим тохиолдолд бүр аялын визийн сургалтын виз шүү гэж хэлээр гаргасан ч тохиолдлоос гарсан. Тэгэхээр иймэрхүү юм дээр бол манай байгууллага айл нь айгүй сайн зөвлөхий боддог. Гэтэ бас бусад байгууллагууд ч гэсэн энэ дээр бас айгүй ажилдаг байх гэж бодож байна. Тийм. Би бас нэг юм асуучмаар санагдаад байна. Би нэг гадаадд ер нь бас явж үзсэн л дээ. Тэгээд ер нь бол яг хөө Солонгос бол биш л дээ. Тэгэл бас ажиллал амьдарч үзсгсэн. Гэхдээ ер нь ямар асуудлууд толгомтыг бол ер нь тодорхой мэдж байна. Гэхдээ Солонгос улсад одоо ялангуяа нөгөө хэлний бэлтгэлээр суралцсан нэг эдэг чинь нэг арай өөр байгаад идэг л та. Ер нь аль Солонгос улж байна уу, ер нь өөр улс усанд. Тэгэхээр яг ингээ хэлний бэлтгэлээр суралцахаар явхад ажил олдоход яг хэр байд юм бол за яг нөгөө нэг тэр олдсон хэр байдаг юм бол бас ажиллах цаг нь хэр боломжтой. Одоо нөгөө бид нар ч ажиллах цаг чи өөрөө нэг богиногоод байл амьдрахад хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь хэлний бэлтгэлийн цаанаас хэдэн цаг ажиллах боломжтой. Гэтэ бас нөгөө цагийн үнэлэмж бас сайтай байдаг байх тийм үү? Яг зөв. Тий. Цагийн ажил болохоор эхлээд бол эхний 6 сар бол хэлний бэлтгэлийн хугацаанд бол ажил хийхийг хориглодог. Тэгтээ манайхан гэхгүй гадаад оюутнууд хагас бүтэн сайнд ч юм уу ингээл яг цагийн ажил бол ялчгүй хийж мөнгө төгрөг олдог. Тэгтээ нөгөө хичээл таслаад хийхийг бол хориглоно. Тэгээд яг 6 сарын дараа аль биесаар ажил хийгээд за энэ хүн одоо хилтэй олчлоо, хилтэй хэмжээ ажил хийж болно гэдэг байдлаар хардаг. Учраас 6 сарын дараа 7 хоногийн 25 цаг, 20-25 цагийн ажил хийх боломжтой нөхцөл одоо нэгддэг гэсэн. Тэгээ энэ дээр болохоор бас ингээд оюутнууд өөрсдөө цагийн ажил тэгээд мэдээж нөгөө цагийн ажил гэдэг юм айгуусаа ойлгох хэрэгтэй. Одоо нэг махан дээр гүгөд очихгүй байх нь шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр болохоор яг хичээлийн хажуугаар цагийн ажил хийж байгаа учраас одоо зөөгчж байдаг юм уу те эсвэл одоо айл нөлөөлчөд иймэрхүү ажлууд хийдэг. Гэтэ түрүүн та хэлсэн үнэлэмж айгу өндөр гэдэг нь бол яг үнэн. Мэдээж нөгөө тэнд нэг одоо хамгийн сүүл сая 2025 оны байдлаар ихэд 13,800 won нэг цаг нь. Одоо зүгээр дундчин гэсэн үг байхгүй. Нэг цагийн 13,800 won. Мөнгөөр нэг 30,000 харчим төгрөг нэг цагийн. Нэг цагийн. Тэгээ нөгөө 4 цаг ажиллах, 5 цаг ажиллах гэдэг ер нь бол 4-өөс цагаас нэг хэтрүүлж ажиллах юм дөө. Хүүхдүүд оюутнууд 4-5 цаг ингэж ажилладаг. Тэгээд бакалавртаа ер нь бол юм байдаг. Бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр ингээл тэтгэлэг үнгүй суралцах боломжийг бол Солонгос айгүйх олгодог. Айгуус нь гадны оюутнуудыг илүү их ингээ бага төлбөрөөр сургаад илүү тэтгэлэг өгөөдөг. Одоо өөрийнх нь дотоод оюутан 4,600,000 won-ы төлбөртэй байлаг бол би гадаад гэдэг утгаараа тэр оюутнаас 30% бага төлбөр төлнө. Би гадаад учраас айгүй сонирмоо. Тэгэхээр нэг тийм эрүүл мэндийн даатгаал өөр бусад сургалтын төлбөр дэмжлэгүүд амар их байдаг гэж л юу боддог бусад орнуудтай харьцуулахад. Бид чинь тэгэл монголчууд багасаа л эхлээл Солонгос драм үзэж өслөө. Одоо ч баг гадны улсад явж байхдаа сайхан монгол хоолыг хичээд Солонгос хоолтой орж байгаа тохиолдолч гарч ийн гэж байна. Тэгэхээр ер нь хоолны хэвд ч бас үзэн одоо сурсан зүйлсийн хувьд их Солонгостой их юм ойр гэх юм уу тийм дотн нэлгэмсэн бас байдаг. Тэгээд тийм утгаараа ч юм уу монголчууд маань очиод их амархан хөлөө болоод байна уу. Бас монгол хүний нөгөө дасан зохицох чадвар их хурдан байдагтай ч бас холбоотой байх та тийм ээ. Тийм шүү дээ. Одоо 30 тэг бас хүмүүс ингэдэг байхгүй юу? Насны хувьд бол ингээл 30-д нарай гайгүй хурдан хөлөө олж түүгээл асуугаад үгүй. Ер нь бараг л 17 бараг 20-нгууд чинь зүгээр тэнд чинь зүгээр амар сэргэлэн ингээл хөлөө олоод ингээ явцдаг. Тэгээд бараг 28-29 настай хүмүүст ингээ зааварчлаад туслаад ингээ явцдаг байхгүй. Тэрнгээрээ айгуу тээж аваад бүр ингэж орж ирдэг байхгүй. Өө та ягаад ингээ хүүхдээ Солонгос явуулахаар болсон юм уу? Ойрхон шүү 3 цаг нисэл оччихно гэдэг. Ер нь бол баг үнэн айгу амар тэгэл ингээд Америк төв алгасаад очихоор чи ядчаал ингээд онгоцны зардал мартал гэл өндөр байдаг тий. Тэгэхээр эндээс бол дээрээс нь хамгийн сурч боловсроод хамгийн таатай ялангуяа монгол хүмүүс айгу байдаг тий. Одоо World Korea группээ маань дамжиж тий хичнээн
хүмүүс одоо суралцж байна. Хичнээн хүмүүс тэндээ ажиллаж амьдарч байна. Хилээндээс алхаад гарсан байна гэж юу. Манайх сая 2025 онд ерөнхийдөө нэг давтагдсан тоогоо гаргасан 30,000 гаруй оюутан залуусыг явуулсан мөлий. Давтагдсан тоогоор. Тэгэхээр нэг ирээд буцаад явсан бас тохиол орсон гэсэн үг. Тэгээд одоо маш олон хүмүүс эргэж ирээд ажиллаж байгаа хүмүүс байгаа тий. Тэгээ зарим нь болохоор бүр зөвхөн хилээ сураад ирж байгаа тохиолдолч байна. Тэгээ бас манайх нөгөө айгүй олон тийм өнгөө суралцах тийм сайн улсын аянгууд бас маш их хийдэг. Одоо ч гэсэн энэ 12 сараас өмнө бас нэг ажил хийж байгаа. Гэх мэтчлэн тэгэхээр нэг давтагдсан доогоор 30,000 гаруй байгаа юм да. Та бүгдийн хувьд бол маш гоё бас юм баталгаатай үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Их баярлаж байна. За тэгээд боловсрал болон сурч боловсронгоо ажиллах одоо боломжийг бүрдүүлж байгаа юм. Нөгөө төгөр ямар үйлчилгээнүүдийг гаргаж байгаа вэ? Монголчууд сүүлийн үед бас эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, за тэгээд гоо сайхны эмнэлэгт хандах ч гэдэг юм уу тий. Аялах гэдэг олон одоо чиглэлээр Солонгос улсыг зорж байна л да тий. Тэгэхээр сурахаас гадна өөр ямар чиглэлээр илүү төлхөө ажиллаж байгаа бол манайх болохоор яг суралцах тал руугаа суралцах ажилуулах тал руугаа илүү төлхөө байгаа. Яг аялын виз ч юм уу эсвэл одоо эмчилгээний виз тал дээр бол манайх нэг юм байдаг. Зөвхөн өөрийн оюутнуудын эцэг гэхэд тусгаалan үйлчлэгээ гэж явдаг. Одоо нэг гадны биш гэсэн. Тэгэхээр би оюутнаа явуулаад ч юм эсвэл оюутан манай дээр бүртгүүлээд ороод ирэхэд түүний ээжд нь зөвхөн үйлчлэнэ. Одоо аялын визийг авч өгнө, эмчилгээний визийг авч өгнө гэх тийм ийм ажил. Тэгэхээр зөвхөн оюутныхаа хамаарал бүхий хүмүүст л үйлчилдэг. Гэсэн үг л те. Энэ ажлыг бол ингэж хийдэг байгаа. Бас их сонирхолтой тий. Одоо нөгөө үйлчлэгээ үзүүлсэн оюутнуудынхаа хамаатанд одоо эмнэлгийн үйлчлэгээ болон за travel буюу одоо аялын виз мэдүүлэхтэр бас тусалдаг байх нь байна. Бүр авч өгдөг виз мэдүүлж байх нь тийм ээ. Гэхдээ голцлон одоо үйлчлэгээ бол дандаа сурах болон ажиллах тал дээр илүүдэд туслалцаа үзүүлдэг байх нэ гэж ойлгох нь байна. Тэгэхээр манай үзэгчид хэрвээ яг одоо үзэж явах юм бол үнэхээр нөгөө Солонгос улс руу сурмаар санагдаад хамт тэр дороо ажилмаар санагдаад авах юм бол World Korea Group-ийг бол сонгосон хамгийн найдвартай сонголт болох нь байна гэд ойлгочиход болох юм байна шүү дээ, тийм ээ? Тийм, яг зөв. За тэгээ танд өөр ер нь нэмэлтээр бас хэлэх сонин хачин юу байна? Бүртгүүлдэг талаар бас. Танай байгууллага бас хаана одоо байрлаж байгаа вэ гэдэг мэдээллүүдийг бас өгвөл тийм ээ? За манайх болохоор хаан уулын Имартын яг замын урд талд Unique Center гэдэг байдаг. Тэрний хоёр дахь Имартын яг замын урд талд Unique Center гэдэг урт хар шилэн байна. Тийм. Тэрний хоёр дахь маш урт юм нарийнхан тийм ээ? Замын яг чанх урталт нь байх нь шүү дээ. Тэрний хоёр дахь урт нь үйл ажиллагаа явуулж гин 4 уулаа хараад. Тэгэхээр тэнд ерөнхийдөө бол мэдээ хүмүүсд яаж бүртгүүлэх вэ гэхээр эхлээд манай байгууллага дээр хурж ирээд уулзаад зөвлөгөө мэдээлэл аваад бид нар ингээд бүр мэргэжлийн зөвлөгөөттэй уулзуулаад зөвлөгөө мэдээлэл өгөөд тэгээд сургуульд нь бүртгүүлэх ажил хийдэг гэсэн. Тэрнээс өмнө ирэх боломжгүй ч юм хөдөө орон нутаг гадаадд байгаа хүмүүс бас боломжтой байдаг. Бас Монгол улсаас гадна нөгөө гадны иргэншилтэй хүмүүс бас солонгос сурах боломжтой байдаг. Монголд амьдардаг ч гэдэг юм уу тий. Тэр айгаа бас сонирхолтой тиймэрхүү тохиолдлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс маань манайхтай ирэх боломжгүй бол Zoom-ээр холбогдоод бид нэр бас видео хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл өгж байгаа. Тэгээ одоо манай 2025 оны хамгийн сүүлийн элсэлт дуусаад 2026 оны 3 сарын элсэлт маань эхэлцээ явж байгаа. Тэгээд 12 сарын 20 хүртэл үргэлжлэнэ. Тэгэхээр тэр орн манай дээр хурж ирээд зөвлөгөө мэдээлэл аваад та бүхэн маань ирээд уулзаарай. Тэгээд аюу олон урамшууллууд зарлцсан байгаа. Хэлний оноогүй оюутнуудыг бакалаврт хэлсүүлж байна. Зуучлалын хөлс гэдээ бас мэдээж авдаг. Эндээсээ 70% зарим сургууль дээр хөнгөлт үзүүлсэн байгаа. Гэх мэт юмнууд байгаа. Нэрээ тийм байна. Одоо нөгөө сая ярианда дурдж байхад Солонгосын чинь 9 сарын 1 гэдэг нь одоо 3 сарын 1 бас 9 сарын 1-нд хичээл эхэлдэг. Тэгэхээр 3 сарын өмнө бүртгэлээ хийдэг гэвэл одоо яг цаг хугацаа нь тийм. Хэрвээ 2026 оны 3 сард та Солонгос улсыг зорих гээд одоо хэлний бэлтгэлч байд юм уу явах чивэл одоо бүртгүүлэх цаг хугацаа юм байна гэж ойлгох нь шүү тийм. 12 сарын 20-ны дотор. Тийм ээ. Дараагийнх нь болохоор 9 сарын 1 гэхээр 6 сард бүртгүүлэх. Дараах тий. Хэрвээ хилээр явна гэвэл 6 сард нь 9 сард нь 12 сард нь гэж жил 4. Шууд мэргэжлийн ангид авчаа гэвэл 3 сард нь 9 сард нь гэж авчдаг. Тэгээ бүр үнэгүй явна гэсэн үг л дээ. Нөгөө мэргэж топик оноотой солонгос хэл бол англи хэлний оноотой оюутнууд маань үнэгүй суралцах бас боломжтой. Сургуулиуд дандаа тэтгэлэг өгдөг. Тэгээд нөгөө нэг зөвхөн солонгос хэлний онооноос гадна солонгос хэлний оноотой хүүхдэл бакалаврт, магистр, доктор солонгос сурдаг гэсэн мэт сүүл үед
англи хэлний оноотой одоо маш их хүүхдүүд англи оноотой болсон шүү дээ тий. Англи хэлний оноотой хүмүүсийг солонгос сургаж байгаа. Англи хэлтэй тий. Тий хичээлийн англи дээр ороод бүр дээрэс нь англи хэлний оноо байхгүй ч гэсэн англиний мэдлэгтэй хүмүүсийг англи хэлний бэлтгэлд солонгос сургаж байгаа. Бас сонирхолтой. Тэгээд бас нэг зүйлийг ярилцлагынхаа сүүлд нь асуумаар санагдлаа л да, сонирхолтой санагдаад та бүгдийн хувьд одоо 20 гаруй жил бас яг энэ салбарт хамгийн одоо анхдагч нь болоод ажиллаж байна. Одоо хүртэл одоо найдвартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 30 гаруй мянган хүнийг хилээндээ салхуулаад бас хэрэгцээ шаардлагыг хангаж байгаагийн хувьд бас юм сонирхолтой кейсүүд бас болж ийсэн үү магадгүй тий. Эсвэл бүр ингээд нэг бахархмаар ч юм уу нэг сэтгэлээс гардаг тийм үйл явдал болж ийсэн бол бас хуваалцаач. Зөв болж байсан. Ер нь бол манайх хөдөө ор нутгаас бас маш олон оюутнууд авдаг байхгүй юу. Тэгээд бас ингээ хөдөө ор нутаг яг нөгөө манай World Hero-гийн бас нэг үйлчлүүлэгч нарын давуу тал нь юу гэхээр нэг нь үйлчлүүлээд ирээд явхад дандаа заавал хүн авчирч ирдэг энэ манай аав ээж. Тэгсэн чинь сая энэ 25 он 9 сарын хэлсэлтээр ингээ хамгийн сүүлийн байдлаар харахад Хөвсгөл аймгийн Ихүүл сум баг тэнд баг зөвхөн нэг Улаанбаатар хотын World Hero тэнд явж байгаа байхгүй юу. Тэгээд Хөвсгөл аймгийн Ихүүл сумаас гэл хүмүүстүүд аягүй хэрэг бүртгүүлдэг байсан чинь нэг ерөнхий боловсролын сургуулийнх нь 12 дугаар ангийн хүүхдүүдийг баг талын манайх авсан байсан байхгүй юу. Тэр нь бүр аягүй сонирхолтой. Тэгэл хөвсгөл ихүүл гэж орж ирээд тэгсэн чинь нарийн манай тэр хүн олж одоо манай дээр авчирч ирээдсэн тэр өөрийнхөө анх хүүхдийг явуулаад дараа нь бэрээ явуулаад тэгээд хүргнээ явуулаад тэгснээ дүүнэрээ явуулаад тэгснээ ингээ араас нь бүр хамаагүй хөвсгөл амир үгүй гэсэн байхгүй юу. Тэгээд энэ тохиолдлуудыг харахаар ингээд амир хөөрхөн санагдаад тэгэл бүр хаасан те тэр Хөвсгөл аймгийн бүр Ихүүл сум дээр манай компаниг хүмүүс мэдээд ингээд зойрж ирээд тэгээ бүр ингээд танаа дээр бүртгүүлэх гэж ирлээ гэд унаанд суугаад гараад өглөө буучаад шууд тэр бараг хувцастайгаа манай дээр орж ирчихсэн байхгүй юу. Тэгээ бүр хоёр хүнд агуулаад хүрээд ирсэн ингээ одоо бүртгүүлэх чинь өчтөр урж өдөр Хөвсгөлөөс гарлаа гэд. Тэгэхээр энэ тохиолдлуудыг харахаар ингээ бид нар илүү сайн ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ илүү олон хүмүүсийг зөв зам руу ингээ гоё хөтлөөд явуулахыг боддог. За тэгэхээр Хөвсгөл аймгийн Ихүүл сумаас маш олон дахиад магадгүй нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс дахиад хүрээд ирэх нь шүү дээ. Тэгээд ялч ч нөө сайн ажиллаж байгаа үед бол маркетинг сурталчилгаа хэрэггүй заримдаа бол бүр үйлчлэгээ үзүүлсэн үр дүнгээрээ дараачийнхаа хэрэглэгчдийг бол татаад ирэх нь дамжиггүй маа гэдгийн жишээ бол энэ ч шүү дээ. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах сэдв ярилцах цаг дуусаж байна. Тэгээд ярилцахад маш таатай байлаа. Тэгээ таны ирээдүйн бас олон үйл ажиллагаанд олон хүмүүсийг бас хилээндээ салахад хэрэгтэй үйлчлэгийг нь авахад туслаасай гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. За.